Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны орчныг сайжруулах, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4-р сарын 28-нд зохион байгуулдаг ажлын байран дэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны дэлхийн өдрийг өгтөн жил бүрийн 4-р сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны сар болгодог уламжлалын дагуу 2022 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 30-ны хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд аюулгүй байдал эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлэх хүрээндээр зохион байгуулж байна. Иймд аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ухааны зөвлөлөөс 2022 оны хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ухааны сарын аяныг эрсдэл өндөртэй салбарын ажиллагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны сар болгон зарлаж, тус салбаруудын ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлын орчныг сайжруулах зорилтыг тавиад байгаа юм. Энэ жилийн хувьд боловсролын салбарыг илүү фокуслж авъя тийм ээ. Энэ хүрээнд бас ажлаар хэмжээ нэлээд эрчимтэй зохион байгуулах гэдэг үүднээс өнөөдрийн арга хэмжээнд боловсролын байгууллагуудыг хүрэлцэн ирэх алан бичиг хургуулсан. За бид нэр 4 сард хөдөлмөрийн аюулгүй эрүүл ухааны аянаа аймгийн хэмжээнд одоо сумдаж гисэн зохион байгуулж байгаа. Ажил олгогчд болоод ажилтнууд маань энэ ажлаа маш сайн хийж одоо анхааруулга сэрэмжлүүлэх ажилтны албаагчд өгж явахгүй бол магадгүй эрдэнэ төвний аймнаас эрсдэх ч юм уу магадгүй эрүүл мэндээр хохирох ийм одоо эрсдэл бол өндөр байна гэдэг үүднээс бид нар энэ аянаа үйл ажиллагаагаа нээж байна. Цаашлаа ч гэсэн маш олон ажил арга хэмжээг зохион байгуулахаар ингээд үйл ажиллагаанд орж байна. Баянгар аймгийн хэмжээнд 2022 он гарсаар нийт 3 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэний 2 нь уул уурхайн салбарт, 1 нь боловсролын салбарт гарсан байна. Иймд аюулгүй байдлын эрүүл ухааны соёлыг хамтдаа төлөвшүүлэх хүрээндээр нээлтийн арга хэмжээг 2022 оны 4-р сарын 1-ний өдөр уул уурхай боловсролын салбарын байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа. Үйлдвэрийн осол мэрэгжлийн шалтгааллах хөвчлөөс одоо сэргийлэх даатгалын асуудлыг ажил олгогч даатгалагчийн оновчтой байдлаар зохион байгуулахаар энэ ажил бол эхлэн хийгдэн. За 2 дугаарт аймаг сумынхаа орон нутгийн хэмжээнд зохицуулж энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухааны эрсдлийн үнэлгээг ажлын байр бүрт одоо хийх ийм ажил бол одоо хийгдэн. За шинэ хөдөлмөрийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулаад сум бүрт хөдөлмөрийн мургааныг зохицуулах 3 талт хороог зохион байгуулах энэ ажлыг аймгийн үйлдвэрчний бэлгийн холбоо онлайлж хардан зохион байгуулж санаачлагч нь байхаар ингэж энэ ажилд бол орж байгаа. Энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ухааны талаарх хууль журам, дүрм стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг буруулахад чиглэгдсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээрээс онцлог ажлуудыг дөрвөл аймгийн хэмжээнд нийт байгууллагуудын 60-аас дээш хувийн эрсдлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө дэмжлэгтэйгээр хийлгүүлж, зөрчил дутагдлыг илрүүлэн арилгах. Сарын аяны хугацаанд үйл ажиллагаа явуулж буй бүх уурын зуухны хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуйн байрны асуудлыг шийдвэрлэх, малчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сумдын хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ухааны зөвлөл, сумын үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол болон түүний шалтгаан, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа авч дүгнэлт гаргах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөд байна. Миний ажилчин бол яг л одоо миний үр хүүхэд, миний гэр бүлийн хүн гэдэгээс нь хандаж манай ажил олгогч эзэдийн байгууллагын дарга нар ажил хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ сарын үеийн хайрны хүрээнд одоо ажлын байран дээр эрсдлийн үнэлгээ хийгээд ажилчдаа анхаарал хандуулж манлайлалыг бий болгосоо гэж ажил олгогч эзэдийн байгууллагын дарга нарт хүсэж байна. Мөн аяны хүрээнд Баянгар аймгийн бүх сумдтай захим хэлбэрээр сургалт зохион байгуулж, аяны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө болоод чиглэлийг өгсөн юм.